төмрүү дээ. За, сайн явж байна уу? За та минь амгалан сайн сууж байв уу? Амар. За ишээ ор. Амар сайн байна уу та? За. Төмөр. Балиг. Дайшна. За. Төмөр. За тэгээд хүмүн танаа нутаг хошуугаар зоншлог сайхан биз дээ. Зончлох сайхан. Ойр долоогүй сайхан зам болж байна. За. Намарч бас алгар сайхан болох шинжтэй гэж нутгийн хөгжил ярьж байна лээ. За болж. Ой хөгжөө. Охноор хаяглуулаа. Сэлэн. Цаа ярилж өг. За хөгшин минь эртхэн шиг хоноо хотлол гэж хэл. За Төмөр ирлээ. Тэд шинжгэл уулгая. тэгэлгүй те. Хавар жоохон ширүүхэн л боллоо. Одоо хүмбэл дутуугүй ч гэсэн бас нэлээд твдүүллээ шүү. За тэгээд хуран сар гарснаас хойш хур бороо илбэгшиж ханга дэлхий дэлгнээд өнгөө засчихад байгаа нэг шүү дээ. За тэгээд муу ахын насны цариг тэлж энэ хэдэн малынхаа хөлд чирэгдэх шахуулдаг боллоо да. Аав. Гүү хараад ирсэн маань би эртхэн сайлсан дагалаа. Өтөг охин. Торхолжонгой. Би гарч туслах уу та. Оо тэг. Би нодлон өдийг танад ирсэн баха. Энээс арай хаахан ирсэн баг шүү. Аав баншигт явж ирээд удаагүйсэн санагдчих. Нэр нь хэлтэй. Эвдэрч хөвхэрсэн. Өглөө чарахтан эвгүүлсэн бах та. Аав маань хүний ясыг эвлүүлчихдэг болохоор нутаг орныхан аврал ирж ирэх хүн их. Тийм болохоор өвдөж зовж байгаа хүнийг өрөвтгөөс шайхаа байсан юм бэ. Ухаан санаад энэ том байхад чиний дуу хаяадаас сонсогдож гарчин бийд хурж байгаа юм шиг санагдав. Би тэр дууг сонсч явсаар байгаа л нэг мэтгэд танаа тооныг ширтээ твтэж байж билээ. Та дандаа тэгэж ярих юм. Хөвгчиг. Би л ав тийм зүүд зүүн итгэдэггүй. Амь насны нэрлийн саварт байгаа хүн юун зүүд зүүн мантай. Аль айтайхан зүг рүү ээлцдэгсэн байлгүй. Сэлэн би дахиад танаад ирэхгүй. Яагаад? Чи миний гэрийн хүн болчоор манайх ч танах болох шүү. Амар юм ярьдаг хүн шүү. Би тэгэл яс төрөө алдаал танаад очиж суучих юм уу? Яс төрөөч даагна л да. Би чамаас энэ үгийг л хүлээж байсан. Чинийхэн гар дээр нартыг харснаас хойш тэрхгүй хоёр сэтгэл минь тасчихж. Миний хар багаасаа үерхэж тассан нэг хүн би. Хүрээ яваад ажиг сурган тасарсан. Олон жижил битгэрч хүлээлээ. Одоо ч тэрхүү аяа олоо үсттэй. Аав болоод ижээ минь мэдэг. Одоо би таны сэтгэлийг огоорч түлхэж чадчихгүй. Тэр өдөр би долоон бурхан авд харж авч байгаад
хавцал руу мартайгаа унчихсан. Тэр л чи бит хоёрын учраа тохиол байж тээ. Хүүхэд! Сайдаа дуусгаарай! Аав нь төмөртөө үг хэлэлцээ гинэ! Би аалт чинь зориглоод хэлсэн шүү. Арай түргдэг байгаа. Хоёр сэтгэл болж ивэл хойш суух хэрэг юм гэж авч хариулж хэлээ. Үйл айлын ч үнэхээр сайхан үлэг юм аа. Уянтаа үний унаа гэдэг нь харваас амдшгүй. Би дотроо хөхөө намжлын морь гэж боддгийг. Чи битэрийн жигүүртгэлэг. Битгий тэгж яраа. Хөхөө намжлын сүулдэ хүлгээ алдчихдаг үсттэй. Зүй усын бүү боддоос хэлэв. Бодлоор болдог хөрчлөн гэж авч ярьдаг шүү дээ. За та миний мартах цаг боллоо. Удахгүй үеийн халимтайгаа зөв хөдөлгөөн мөрөгтлөөд хүрээд ирэх байх шүү. Сайн сууж байгаарай. Та энэ замдаа сайн яваарай. Чү. Адууга хураагаад ирвүү. Тэглээ. Хүүгээс минь сураг байна уу? Хүүгээ минь явсан зүгт хэд хоног л хүчтэй хурбуула. Санаа зовоодах юм аа. Хайрхны зүүн сугаар наашаан манайхыг чиглэл тоос гараад байсан. Манай тэрнээс өөр хэн л байв гэжтэй. Ирж байгаа байлгүй. Хошуу дамнаал тэнд явдаг хүн боллоо. Нөгөө шилийн сайн эргэж нь болох гэл буруу зүгийн тоос босгож явдаг юм биш байгаа да. Та нэг ихээхэн давраагүй байгаа дээр нь хэдэн үг хэлнэ байгаа. Юу дутлаа гэж хээр эргээр хийж айлын хот руу өнгөж явах гэж. Хүүхэд гэрээс алс сол явж хад битгий энд нэг яран унтглаад байж үз. Сайн сууцгааж байна. Сайн сууцгааж гэнүү гинүү? Гадны үнтэй мэдлж байгаа юм аятай? Чи ч одоо хэлсэн хугацаанд дааж ирэхгүй. Энэ муу ихийнхаа сэтгэл санааг зовоогоод одоо ер хатууны эрэлт мордсон хүн ирүүл хэлэхээр боллоо шүү дээ. Ээж. Юунд нь санаагаа зовоод юм бэ? Гол ус үерлээд хүм мал өөл голын цан 2 хоног хөл алдлаа.
Манай нэг өрчөө харин бороо усууя гайг өнгөрчээ. Гайгүй шүү дээ. Ганц хуун тэнмэл тийм өвчин зоогоолсон хоёр хөгшнийг тэнгэр хангаал харсан юм байлгүй. Ээжээ. Энэ цагийн сайхан чи ямар хотоо манай суултай биш. Явсан суусан газараар сонин сайхан ихтэй юу. Торголжин баяны нутгаар энэ хавар нилээ хатуухан өнгөрлөө гэсэн айл хотлоороо гайгүй шүү байна уу? Задта. Юу н аваачтай үндий. Юу ажраашаа? Та яаж мэдчихв? Би уулын энэ удаа явж ирчээ тоо ёртоо дуулгая гэж бодож ирсэн. Юу тэрвээ та хоёр чинь битүү хөтөө надаас юу л нугаад байгаа. Өө өгшөө. Аа. Танай энэ хүүчин хой тушуунд толгой баянад хүргэн орцохоор өвөлзөнгүй өдөр шөнөгүйгээ тогтхон байсан. Та юу гэлээ? А? Шилийн сайр болох нь инээ тэрэгээл. Кяла тийм үү минийхөө. Үгүй тэр тэгнэ. Хүү тэр торголжин баяны ганц охин ч нөгөө түшээдхан даяараа царай зүс сайтай сайхан охин гэлтсэн шүү дээ. Үгүй миний мө төнтгөр хөг яаж тоосыг бодоо. Буйнаа дэлгэрэг гэж. Аава. Та яаж яагаад мэдчихв? Чээл мо эцгийгэн тоодгүй болохоос ш. Энэ хушууны олон дотор чинь надад нэг юмны учир зангааг тайлаад өг сэргэлэн хүүхдүүд олдсон шүү дээ. Миний хөө тэгээд нэр усаа тийм гэдгийг жил сарн саад тодхоргүй сайхан таарч байгаа үсттэй. Үгүй нэрээ хэдий болтноо явах гэдیں дээ. Сэлэн гэд юм аа ээж. Насаар надтай ойролцоо. Ягаа. Би нөгөө түрүү жил хой тушуу руу хэдэн адуу арилчаад буцаж явахдаа хаднаас унж бэрчсэн дээ. Аа. Тэгэхэд торголжонгоо миний амьд орсон гэж ирж хэлсэн дээ. Оо. Тэнгэрээс зурсан зураг байж. Ош. Минийхөө. Тэр амтны бүсгүй сэтгэлтэй тогтод сууж чадхан байсан бол өдийд нэг болохгүй нь ялгарсан баймаар да. Сэлэн манч надад үгүй гээгүй л дээ. За хүм. Хүн эргэж буцаад байвал амьдралынх нь алсын зам алгуу салгуу болно. Чи юусаа амарч чоноод маргааш морд. Дөнгөж очичоод буцаад очихор гайхгүй л үү дээ. Тэгээ чин үүлээ халууныгаа эжилтний хэд хоног тавья гэж бодож байна. Тэгээ чи одоо энэ намартаа багтаа ажил нэг тэр бүсгүйхэн царайг бяданд нэг харуулъя гэвэл одоо бэр буулгах найрынхаа бэлтгэлээр базаах хэрэгтэй. Ажил их шүү. Амархан сайн сууж байна уу та? Сайн. Сайн явж байна уу? Сайн явж байна. Болчихлоо. Сайн дэцэн. За сайн явж байна. Сайн байна уу?
нутаг буцаагүй юм уу? Цагаан панцтай ажил омол айл байна уу? Нутаг буцаад ирлээ. Аав ээжтэй сэлэнгийнхээ талаар хэлчихвэл бэр гойх хорим найр яриад юр зүгээр суулгадаг. Өөр хүүхдүүд мэл учраа ололцчихвэл одоо бидэнд одоо эргэж буцах зүйл байхгүй үстэй шүү. Авчиг ганц охиноо ёс төртэй нэр хүндтэй мордуулнаа. За тэгээд сайн өдрөө товлоод сайн мороо унаад сайхан үгээр бэлдээд ирвэл ураг холбох учрыг бас ярьж болно. За боорлын үгийг би ухлаа. Иймд эртгэн мордё доо. За мэд цаа явж өнө төмөрхөө. Үүлэн халуун мороор сомшгол явдаг болцтой дөөхөө. Сийлэн хүүхэд ядстай хөөх юм. Халуун морч шандастай хүлэг юм аах. Минийхөө энэ халуун морны эмээлийг аваад идүүл. Алсын айн толчир давхад жаахан балмагтсан байна. Усгүй газар идүүлээрэ минийхөө. Тийшээ суув нөх. Hey. Чамайг хараад байхна торголжин баяныхаар ороо юу. Тэгэл. Эрг болтой таарав. Чамайг яваад нэг удаагүй байтал Сийлэнгийн багдаан тоглож өссөн тэр хүн гэнтгэл газараас ургасан юм шиг гараад ирсэн те. Сийлэнг хором өдөжгүй байтал. Торголжин баяныхаар эрээ зэрэгөө орж гарч мордод суугаатал. Би харин чамд энэ тухай дуулгая гэж бодсон боловч чадсангүй. Ашгүй чайрн өөрөө хөрөд ирлээ. Нэг тийм юм болсноос биш. Дүүн танд юуг нь ус босрлохтой ах. Толгомдал наашаагаар тавьчлаа. Дүүн бүр өдөр хоног хилцгээр ирсний яана гэж. Залуу байна да. Төмөр мэн. Эр хүн болгоч болоогүй энэ. Тэр нөхрийг эрвэлд гэдгийг. Энэ голд хархан багасаар тоглож өссөн хоёр биеиндээ дасаа байлгүй. Эрвэлд унлагын ганц мөр хэдий ямаатай уул уулсан хөгшний ганц хөө. Өсөж торнос том болсон цагаас хойш өргөөгөрөө өөдөн татаж чадаагүй л явж байгаа хүн дээ. Миний дүүг нэрээрэнч, эрээрэнч, эдээрэнч хаанаж бараадахгүй хүн дээ. Сийлэн хүүхэн толгой нэр гэж дүдэн сохроогүй бол чамайг л гэх бах. Сийлэнгийн сэтгэл мэдгтэй. Ер нь биш дүүхөө. Нялуунаас шулуун дээр гэдэг. Чи Сийлэнтэйгээ шуудхан очиод ярилцсан.
Би хэлснээрээ хүрээдэрлээ. Үйл айлын ч үнэхээр шовоо юм аа. Аав ээжтэй дуулгасан. Тэгээд ёс төртэй бэр бүх өдрөө хилцгэж ирсэн маань юм л дээ.